За яг унтгасан чи манайд ихэм зэрлээд будаа. Бичтэй будаагаар. Оо юу зэвгүй талхан чиж норондоо юм оруулаад тэгээ бүр 10 сая болгож байгаа. 10 кг-ийн будаа ирдээ манай. Нөгөөд нэг юм ирсэн байна. Тэрний юу ирсэн бэ та нартай харуулъя. За урчи дөө. Миний охин памперс ирсэн байна. First 9 жирийн памперс ирдэг шүү дээ. Энэ бол их зүйлх, энэ бол надад маш таалагддаг. За манайд өглөөний хоолны хөрвөл төрлөө би өсөд бүр хөргөлтэй задлахаас өмнө өсөж өгөх гэж бэн. За эхлээд нэг юм жижиг савтай юм байна. Жижиг савтай юм онголгоё. Юу юм бэ надаа? Энэ бол ийм хүүхдтэй нөгөө нэг зутангууд удааныхаа шүүсийг өгчүүд эднэрийг өгөх санаатай байна. Тэгснийхаа дараа ингээ энэ нөгөө банан манаа таахгүй юу бүгдийг ингээ холилцоо. За эднэрийг өгснийхаа дараа за эднэрийг энэ цавнд нь байл. Удаага түн 2 өдөр өгөө дараас нь энийг шууд өгөх юм байгаа юм шүү. Ойлцоо бүтгэв. Энэ ихтэй бүр ийм томнуудтай ирсэн гэдэг. Яа. Оо май авокадо ирсэн байна. Авокадо маань ирсэн байна. Гэнэ нэг гоцтой. Энэ юу яа хүн юм бэ? Яа. Төдөлсөн брокколи. Брокколи ингээд нэгийг авахаар 3-4 мянга, энэ нь ингээд 1 кг таа 3-4 мянга байсан байхгүй юу? Тэр нь би окей болж байна. За энэ нас тоом байна. Энэ нас ингээд 1 кг тагаа 3 мянга. Энэ юу вэ? Ногоон хөлбөө байна. Энэ нас ингээд нэг эдгээр бүгд нэг 3 мянга болсон. Энэ юу вэ? За энэ мэдээж хөрөлтөөсөн буусаа байна. Энэ нас 1 кг тагаа ингээд 3 мянга. Ер нь ингээд захаас аваад гэртээ авчираад хөлдөөх ингээд авах хоёр ямар ч ялгаагүй байгаагүй учраас. За энэ бол гайхалтай сармас. Энийг би өөртөө болон нөхөртөө захиалж авсан юм. За ингээд дуусчлаа дөө. Ингээд дуусчлаа. Одоо авокадогоо өндөр чамцсан байгаа. Өнгөртөөгөө авокадогоо идэн. Энэ ингээд шууд идэхэд бэлэн болцсон гинэ. Шарга. За хүүхдтэй будааныхаа шүүсийг бэлтлээ бай. Манай баягаад юм хөөх юм лөө. Би одоо гэрийнхэн байрлалыг солисон. Одоо тань том туур харуулъя заа юу. Энэ ингээ манай том өрөө юм болсон байна. Тэнд охины хувцастай энэ зургттай. Энд ингээ хэвлэлүүдтэй ийм болсон байна. Зэшээд энэ манай хогнод байна. Энэ манай галтгоо байна. За тийм ингээ охиныхоо бүх юм уугац. Бүх хайтаа уугац. Хувцас аваа байна. Ингээ манай угаалгын өрөө. Ингээд энэ манай удахгүй нөө хөх болохоор ингээд хамаг юмтай байндалсан байна. Энэ манай удахгүй өрөө. Энэ миний намайсан. Энэ миний госохны ширээ.
Миний бензин өнөөдөр 86 сэрж байна. Яг 86.00 сэрж байна. Тэгээ өглөөс ирээд болоос 2 ууж байгаа. Тэгээд болоос уучаад жоохон байж агаад дахиад нэг аяга болоос уучаад тэгээд гэртээ байгаа идэх юм идэж байгаа. Тэгээд би овёс идэхэ болсон өглөө. Яагаад гэхээр овёоснд мэдрэг хүн гэж байт юм лээ. Би мэдрэг болоод бүр түгжрээд хүндэрхээ болоод 5 хоног миний чин яг нэг байрал дээр гацж агаад тэг өнөөдрөөс хөдөлж явах шиг байна. Хэцүү байлаа. Амаргүй цаг үеийг туллаа. Амаргүй 5 өдөр байлаа. Шантраад бүр тэмцэнсээ гарлаа би боллоо гэж бодлоо. Тэгээд яг болох өдрийн маань өглөөлж юм маань болоод. Тэгээд овёсноос болсон юм шиг байна. Би нөгөө овёс өглөө болгоо өндөртөө шарж идсэн чинь гараа байсан. Тэр маань тэгээд түүнийг өчигдөр гаргасан та. Баярлалаа. Үлэн болж байна. Тэгээд би үүлэн дээр ч та нарт ярий заяа. Одоогээс усаагаад. Миний харшлуулсан. Тэгээд бүр амар байна. Дээрээс нь штэ. Би нөгөө гадаалахад гад гарахт нүрэ бодоод байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд амар сөхцгээс гадна миний энэ урал ингээд төлөгдсөн. Энэ юундаа төлөгдсөн юм шиг. Хөлсөндөө төлөгдсөн юм шиг. Энэ бүр олон хэмжээгээр ингээд одоо ингээд задлах юм бол бүр задарна юм. Тэгээд одоо ерөөсөө яг хөдлөхгүй. Харшилтаа дарлуулад миний охин харшлан мэддэггүй, ханаад мэддэггүй, ханаалгаад бүр амар л энэ уул нь бол турхай удаа турж байгаа миний ингээд нүүр би хоёрын харьцаг хартаа танаа миний нүүр бүр ингээд амар болцоод. Би бол ингээд коллагентэй штэ миний ууж байгаа микер гээд бүтээгдэхүүн тэгээд миний харьцаг гэрэлтчихсэн байхгүй юу? Бүр ингээд нүсөө толбон салонгоос ингээд дулаан орох тусам амар хэцүү болж байна. Манайхаас одоо ингээд нэг жижиг яллаанууд нисээд тэгээ бол наалаад байгаа хэрнээ. Одоо нөгөө нэг хоолны хог хаягдлаа. Энд чинь нөгөө нэг тустаа хайдээ штэ шууд ингээд уурсгаад ч юм уу тэгэж болохгүй заавал ингээд цуглуулж байгаа хайдаг байхгүй. Тэгээд би өчигдрийнхөө угаалт орны юг хөлдөөж явахад тэгээд нэг хүмүүс хайдаг байхгүй. Тэгсэн чинь би тэрийг авах мартцсан. Тэрнээс нэг ялаа гарч ирсэн юм шиг байна. Тэг би өөр амар царай алдаад байна. Ёо бүр энэ бол миний торж мурах чад ямар ч хамаагүй. Миний харшилтай хамаатай заяана миний нүүр одоо юу болсон бэ? Тэг дээрээс нь өчтөр үүлэн шүнд ханаалгаад унтаагүй. Тэгээд охноод агаад биес унтаагүй. Тэгэл ер нь амар л байна. Ингээд миний одоо бисаа харшлын юм уугаад ийм болж байгаа хгүй. Тэрнээс шилбэр амар болсон байсан юм. Уг нь бол миний жин бууж байгаа сайн байгаа. Би бас нэг гэртээ дасгал гээд фейсбүүкээр одоо хүнээр зөвлөгөө аваад дасгал хийж байгаа. Тийм байж болно. Одоо ингээд яг нэг юм болохоолж тэрнээ ингээд дарлуулад байгаа хгүй. Тэр нь бол харшил. Би тэг яагаад ёо би бүр цайгаа хармааргүй байна. Дараа нь гайгүй цайтай болчиход энэ бүгдээ яри заяа. Ёо миний нүүр мурад юу вэ? Би хөл. Үнэрлэж үнсэн. Аль мамаг. Яа, манай амгалан катастай. Ваа, тэр зогс мөгс явдаг.
Оо. Өнөөдөр миний алхалтын крүүгийнхэн маань зааж гараа. Алхалтын крүүгийнхэн маань ийм крүүгийнхэн байна. За манай ганц поро тэнд явж гин. Оо хайчуу. Тэнд явж. Яа, жириж өгж ин да. Яа, тий халаач. Яа.